байцгаана уу? Гадаа сакура дэлгэрчиж харагдчихэв. Тэгээд миний хувьд гэх юм бол одоо би утасны газар авах гэж байна. Тэгээд ямар шалтгаанаар гэхлээр нэг юмд яарч явж байгаад метроны шатнаас өнгөрч банаад гэх. Тэгээд гайгуултай хөл жоохон хөлтэй. Тэгээд гэсэн чинь хамгийн гол нь миний утасны артлынх нь шилэн хагарчиж. Тэгээд нэлээд бүр амар хагарчихсан байгаа учраас янзлуулъя гээд тэгээд явчих. Тэгээд уцаа янзлуулахтаа болохоор миний утас болохоор S10. Тэгээд хойдлын янзлахаар нөгөө Samsung-ийн одоо нөгөө засвар үйлчилгээний газар эхлээд очичоод өөрийнхөө мөнгөөр янзлуулчаад тэгээд утасны газар ороод тэгээд даатгал төлдөг бол буцаа боломжтой тодорхой хувийн тийм учраас эхлээд утасны газар руугаа орчаад тэгээд хэдэн үеийн буцааж авах боломжтой тэр мөрийн асуултаа би цаашаа явъя гэж бодож байна. Тэгээд янзлуулахгүйгээр тэгээд та нарт бас бичлэгээ өргөжлүүлээд хийний ер нь хүн нөгөө нэг буцаа гэмтчихэд байдаг шүү дээ. Уртлын дэлгэцэн хаарах юм уу? Хойдлын дэлгэцэн хаарах гэмтчихдээ. Тэгээд миний анаас шил яатсан байгаа хагарсан байгаа охин маань шидээд тэгээд бас хагарсан. Энэ миний хоёр ташил өмнөх шилийн маань бас охин маань гуйсан. Тэгээд энэ удаад бас буцаа янзлаад цаг гарах юм бол шилээ бас янзлая гэж бодож байна. Тэгээд миний утасны сүлжээ нь болохоор Kitty ахгүй юу? Тэгээд гэрээ харьцах Kitty руу ороод боломжтой. Та нар ч гэсэн утасны аль сүлжээ ойрхон Солонгос газар руугаа ороод асуух боломжтой байгаа шүү. Тэгээд би юу ч гэсэн орчоо ороод бичдэг хийж бас чадахгүй баг. Тэгээд орчоо асуучаад гараад ирээ. За тэгээд ороод гараад ирлээ Kitty руу. Тэгээд юу гэсэн бэ гэхлээр та даатгаландаа хамрагдсан байгаа учраас ойрхон service center буюу Samsung-ийн одоо юм үйлчилгээтэй газар авчаад эхлээд өөрийн мөнгөөр засвар үйлчилгээгээ авчаад тэгээ янзуужин буюу баримт биш тий тэрийг авчираад өгдөг юм нэ. Тэгээ авчираад өгөх юм бол энэ утасны газар маань өөртөө цаашаага даатгалын газар руугаа бичиг баримттай маань хамт явуулаад тэгээд зассан мөнгө чинь одоо 30% нь би өөрөө төлдөг гинэ даатгалтай учраас тэгээд 70% нь буцааж авах юм гинэ. Тэгэхээр ямар ч байсан хэдүүлээ ойрхон евро Samsung-ийн засвар үйлчилгээний газар эндээс нэг буудлын цаана байдаг. Тэгээд тийш ирчихсэн явчих. Тэгээд иймэрхүү засвар үйлчилгээний газрыг бас яаж хайх вэ гэхлээр солонгосчуудын хамгийн их хэлэлцдэг Google пэйж гэх нөгөө Naver гэдэг би бүр ихний блогоосоо яриад байгаа шүү дээ. Тэнд рүү ороод Naver руугаа ороод бараг зүгээр Samsung бараг юу гэмдэ хамгийн хэлбэрхнаад англиар бичиж тайцааж болно. Эсвэл Samsung Google Center ч юм уу тиймэрхүү тайлт хийгээд би энд нь бас оруулчих. Тэгээд олох боломжтой. Ингэж хайгаад олох боломжтой байгаас хамгийн ойрхоныгоо. Тэгээд бас ачаад сэдэн дээр болох нь тэр мөрийг бас та бүхэнд бичлэгээр үзүүлье. Тэгээд за метроноос бууцсан. Тэгээд 5 дахь гарцаа авах юм бол Samsung Google Center байгаа гэсэн. Тэгээд ямар ч юм гарч ийн. Тэгээд миний хувьд маск зүүцсэн байгаа болохоор айгүй хэцүү. Гिचний чанга ирсэн ч гэсэн аяархан сонсогдоод байна. Аяг. Стар яхгүйс нэ. Тэд ер нь би юу яагаад байгаа бичлэг хийж айгүй сураад байгаа. Эхний влогоос яг ингээд сүүлийн влог хүртлээ үзэхэд бол ер нь нэлийн юм маань сайжраад камер энтрээ
хөдөлгөөх арай бага болсон юм шиг хийгээд санагдیں۔ Ингээ 6-аар гараад ирсэн. Уул нь 5-аараа гараараа гэсэн. 5 дугаар гарцсан өөрөө. Яа. Засарт орсон юм ээ. Тэгэхээр 6 гараа гарангуудаа 5 дугаар гарцсан тэнд нагаад ингээд талах юм бэ. Тэр нэг сүмийн цаалга юм шиг. Би энэ анх удаа ирдیں۔ Энд тай сайд юм бэ. Монголчуудаас их амьдардаг гэж сонссон. Ингээд Samsung нөө Күгээ центр дээр ирээд тэгээд ороод гараад ирлээ. Уул нь түрүү нь би бичлэг хийсэн байхгүй гаднаас дотороо ороод тэгээд яаж чавсуу хийж яаж нөгөө нэг дугаар өнтрөө авах те тэдний бүгдийг хийжсэн чинь ажилтнаа ирээд бичлэг хийж болохгүйгээд тэгээд одоо яг намайг харж байгаа дээр устгаатах гээд бүр шалгаа боллоо. Тэгээд устгацлаа гэдгсэн чинь бүр амар хьюжитон буюу нөө еврого траш руугаа ороод бүр устгах гээд тэгээд устгацлаа. Тэгээд ямар ч байсан уцаа ямслалцсан. Тэгээд уцаа ямслаад ирсэн. Утсан маань төлбөр нь болохоор 87,000 гарсан. Тэгээд энэний маань 30% өөрөө төлнө гэж байгаа. Тэгэхээр би нэг 26,000 орчим төлөөд үлдээдэл одоо 60,000 төгрөгийг болохоор утасны газар гаргана гэсэн. Тэгээд ийм байна. Тэгээд ямсуужингаа мэдээж авсан. Бүгдийн тодорхой зургийг харуулнаа. Окей. За тэгээд хүрээхэн ажиллаж байгаа учраас би кофе аваад очих гээд кофегаа захиалцсан. Тэгээд хүлээж авахдаа түрүүний юугаа үзүүлээд одоо усныхаа баримтыг энэ нь болохоор ингээд 87,000 гасан гэж зүгээр юм. Кофегаа аваад гараад явжин. Тэгээд энэ болохоор сүүлд даргынх нь авсан байр гэсэн. Тэгээд доторх цэцлэн хийж байгаа юм шиг байлээ. Тэгээд ч гэсэн яваад чи да амар хийцмэрж байгаа юм аа шүү. Яг бас ажил хийж байхад таньдаг бүх шиг гоё яд штэ. Тэр шиг наваараа баярлах гэж бодчих. Ерөн цаг агаараа юу дулаахан болчихж өөрснөйгөө утсан даарсан. Тийм байна. Тэгээд халуун болох тусам маск зүүх амар хэцүү болж байна. Халууцаад хүс гараад тэгээд ялангуяа нэг сайн нүрээ сайн цэвэрлж мөвөрлөхгүй бол оройн нь маргааш нь ингээд яг маск зүүс хийсгээрээ батг гараад нүүрэн дээр мөрөөсө батг гардаггүй шүү дээ. Тэгээд нүрээ сайн цэвэрлээд цэвэрлэх хэрэгтэй юм шиг байгаа. Тийм нөхөр дээр ирсэн чинь ийм апарт дараагын шинээр хөдөлтөж авсан юуны дотоод цэцлэг хийж байгаа юм гинэ. Тэгээд тийм. Нэг хийцэн наац. 남직이라고 이제 붙이면 다 붙이고요. 그 하얀 걸로. 안 돼? 아니 여럿이 이렇게 연결됐는데 똑같이 해야지. 똑같아? 이거 붙이면 돼. Яа, явчихсан. Тэгвэл кофеин хөдөө минь уух юм авч чигвэл тэгээд явчих. Энэ байрнууд нь болохоор яг нэг кинонд гардаг юм жижигэн. Солонгос байрнууд гэхдээ нэг ямар ч байрны таазан жижигэн байдаг те. Монгол байр чинь болохоор таазан өндөр байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол квадрат метр жижигэндээ ашиггүй талбай багтай. Тийм бид нэлээд явчихсан байна. Гараа явчихин. Одоо болохоор энэ шилийн амслал
Шилийн амзлуулахад би болохоор арамын эхэлж байгаагаад тэгээд хараагаа ингээ шилийн даруулахад болохоор үнэн нь янз бүр үүдэг. Ямар шилнээс энэ шилний нэмгэн юунаасаа хамаарат үнэн нь өөрчлөгдөд явдаг байгаа. Тэгээд би болохоор 30,000 хэлэхтэй дөө 30,000 оныхны юм шилийг нэг ялгаагүй 70,000 нэг хэлээд үзсэн. Ялгаагүй шиг санагдсан надад. Нөгөө бас ийм наашаа ингэж толгоос хөсөрөхөд нөгөө нэг хад үүдийн талгааны эргэх ч юм уу тэр мөрн гайгүй байдаг гэж хэлсэн боловч надад юу ялгаагүй санагдсан. Тийм байна. Явти. Тийм гэрээ харилцаах зүгээр ангиан жив гэсэн мэдэн штэ ороод арамаа сонгол тэгээд хараагаа тааруулсан байгаа. Окей, за би ингээ гэртээ ороод ирчихсэн байна. Тэгээд гадуур ингээд яг бичлэг хийгээд ингээд дор нь бичлэг хийхээр гадаах орчин маань амар шуугантай болохоор миний нөгөө нэг яриа давж гарахгүй. Тэгээд үзэхэд жоохон тэртэй юм болов гэд бодоод тухтай ажлууд амжуулаад гэртээ ороод ирчихсэн байна. Ороод ирчихсэн байна. Тэгэнгүүтээ миний цуглуулсан баримтууд маань гэх юм бол та бүхэн харуулъя. Уцаа эхлээд хамгийн дөрөнд өөрийнхөө мөнгөөр 100% төлөөд утасныхаа артлын дэлгэцийг янзлуулсан ба хагаарцны. Тэгээд эхнийх нь болохоор сүүл би янзээсаа буюу засвар үйлчлэгээ авсан гэсэн баримт байна. Тэгээд энд нь сайн харах юм бол 84,000 20 оны 4 сарын 4 сарын 1 юм байна. Нүдээ навг нагаад тэгээд энэ дээр анхаарах зүйл нь болохоор миний нутц чинь өөрөө лизингийн утас сар болгон төлбөрийн төлдөг. Тэгээд даатгалд бас хамруулсан сар болгон бас даатгалд нэг 5,000 гаруй төгрөг төлдөг байхгүй юу. Тэгээд тэр төлснийх маань ач тус нь одоо ингээд гарч байгаа. Тэгээд анх авсан нэр хэрэглэгчийн нэр энэ нэр хоёр таарсан байх ёстой учраас энэ нэрээ сайн анхаарал энэ бичгээ авахтаа сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд ийм бай. Тэгэнгүүтээ нэмэлтээр мэдээж баримтаа авсан чи юм Янсуужин баримт тий. Тэгээд энийг бас Канадад ингээ Канадад тийм ээ тэгээ факс тийм ээ. Тэгээд мэдээж ерөнхий боловсрол. Тэгээд энэ дөрвөн бичиг дээрээ нэмээд банкны дэвтэр биш тий. Тунжаа тэрийг Канадад авсраагаад бүгдийг факстад явуулчих юм бол эргээд яг тэр нөгөө нэг дансанд чинь 70% эргээд орд юм байна. Тэгээд миний хувьд өнөөдөр хүчиг гэсэн боловч тэр даатгалын газрынх нь юу ажил нь бүр ингээд их байгаа гинэ. Тийм учраас маргааш ирээд баримтуудаа өгч юм бол тэр доор нь хийгээд үгүй гэсэн байгаа. Тэгээд бас наа бас бичлэг хийхийг мэдсэн юм уу яасан яа. Ингээд энийгээ би ингээд өгч юм бол та нарт ингээд тухтай яаж үуч чадахгүй. Ийм материал бүрдүүлсэн гэж хэлнэ үгүй би ийм тодорхой юм үзүүлж чадахгүйсэн ба. Тэгээд ийм бэ. Тэгээд нэмэлтээр хэлэх зүйл гэх юм бол би болохоор өмнө нь болохоор нээс сарын өмнө болохоор S8 барьжсэн баггүй бас 2 жил барьсан. Тэгээд тэрийгээ болохоор бас хаяад утсаа. Тэгээд даатгалтай бол дахиж авах боломжтой байдаг байгаа. Тэгээд юу бүрдүүлдэг вэ гэхлээр тэр S8-ыг хайчаад бас адилхан 30% нь би өөрөө төлсөн. 180,000 төгрөг төлжсэн баха. Яг S8 маань тэр үед 900 хэдэн мянга гэж хэлээ воноор. Тийм үнэтэйсэн. Тэгээд 30% гээд 180,000 төгрөг төлжсэн баггүй юу. Тэгээд шинэ утас авчихсан. Тэгээд шинэ утаа хайж бүрдүүлэх материал нь гэх юм болно шүү дээ. Цагдаагийн ойрхон цагдаагийн газар өөрийнхөө харьяа цагдаагийн газар очиод утсаа хаана хайснаа чинь нэр нь хэлээд одоо юу гэдэг 0-д хайсан юм шиг байна ч юм уу эсвэл ингээд унгацсан юм шиг байна ч юм уу тэр бүгдийгээ хэлээд тэнгуүтэ утасныхаа маркийг хэлээд өнгө одоо юу гэдгийг кейс ч юм уу тэр бүгдийг ингээд мэдэгддэг байгаа. Цагдаа маань өөрөө асуугаад тэгээ бичингүүд ингээд одоо мэдгдсэн гэсэн юм бас цагдаагийн бичигүүдөө тэрийг авч чад бас өөрийнхөө сүлжээ утасны дэлгүүр дээр очиод тэрэн дээр бас яг энэ шиг адилхан юм материал нь бол ижлэхэн. Цагдаагийн бичгэн дээрээ өөрийнхөө бас гадаад иргэний өмнөхийн хуулбар тэгээд нөгөө нэг уцаад юу яах
Энэ маань болохоор би эхлээд төлчөөд авч байгаа шүү дээ тий. Утсан авахтаа болохоор л утсан алга болгосон тохиолдолд бол шууд тэр материалуудаа бүрдүүлж өгөөд тэгэнгүүтээ тэр доор нь өөрийнхөө 30% төлдөг. Бүгдийн төлдөг 30% төлөнгүүтээ даатгалынхан газраас шинэ утсын гэрийнх нь хаягаар авчирчдаг байгаа. Тэгэхээр ийм байна. Мэдээж сар болгон лизингийн утас төлдөг шүү дээ тий. Тэгэнгүүтээс сарын төлбөр дээр заавал даатгал хийх хэрэгтэй. Одоо яг над чиг би ялангуяа утсан амар гамгүй байхгүй. Дандаа дэлгэцээ хагалцдаг. Эсвэл ингээл нэг ингээд унгах бүр дэлгэцэн хараагүй ч гэсэн харлал явцдаг байхгүй. Тэгээд ямар санда маа нөхөр болохоор бүр нэг утсыг бүр ингээд тэгээд маа нөхөр болохоор цоо шинээрээ байдаг. 3 жил барьсан ирнэ. Би бараг 3 жилийн дотор 3 утас сольж аваад манай нөхөр нэг утсаа бүр цоо шинээр нь барьж чаддаг. Тэгээд юм байна. Над чиг юм юмд эдлэгийн мутанч амар шиг утасны тийм ингээд утсаа эдэлчээд байдаг хүмүүс бол даатгалын үйлчлэгээ маш хэрэгтэй. Сартаа яг 5,000 төгрөг төлдөг. Яг ингээд сарын лизинг чинь одоо 70,000 байлаа гэхэд даатгалын 5,000 мэдээ сар 75,000 төлнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр даатгалын үйлчлэгээ заавал хийх хэрэгтэй. Ялангуяа Монгол ажилтнтай одоо утасны газар амар их болсон шүү дээ. Тэнд тэр хүн тань санал болгоогүй ч гэсэн би даатгал нэмж болох уу, даатгал нэмээ хэлж яах хэрэгтэй. Тэр маань маш чухал. Дараа нь үүдэл болсон ч тийм утас алга болсон ч дахиад авах боломжтой учраас энийг анхаараарай. Баярлалаа. Нэмжил гэсэн. Гоё газар байна. Яг нэр нь болохоор Pink Pool Cafe гэсэн. Тэгээ бүх юм нь ягаан өнгөөр шийдсэн. Дотроо усан бассейнтэй гоё шийдэлтэй юм байна. Хөвчлэн блогер хийдэг хүмүүс амар хэрэгтэй юм байна. Мэргэжлийн камертай начиг утсаа барьсан алга байна.